Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг дагаад аль ямар алинтайгаа нийлж сайднараас хэн ногсорч хэн нь үлдэхгүй гэдэг хүлээлтийн байдал үүсэж байна. Үүнийг дагаад засгийн газарт ажиллаа итгэлтэй хийж байгаа хүн бараг алга болсон гэхэд хэлцдэггүй. Ерөнхий сайд танхимаа яаж өөрчлөх гэж байгаагаа одоогоор администрээр мэдэгдээгүй байгаа боловч 16 яамнаас нь 4-7 яам нь цомогтголд өртөх магадaltaй байгаа юм а. Энэхүү яамдыг дагаад харьяа агентлагууд нь ч бас дотроо бужигнаж нааш цаашаага болох шинжтэй байна. Хэвлэлийнхний сонсон сураг таамгаар бол 9 яамтай байх бүтцийг ярьж байгаа гэх боловч энэ нь бас баталгаатай мэдээлэл биш юм а. Дэд үтсэн яам гэсэн одоо үндсэн яам байгуулаад зам тээврийн яам одоо барилга байгуулалтын яам орчимчны яамыг нэгтгэхнэ гэсэн ийм мессеж гадуур яригадаад байгаа юм л та. За тэдний боловсны хэвлэлээс бол харсан. Хуучин дэд үтсэн яам бол байсан л да. Тэгэхээр одоо бол сүүлийн жилүүдэд дэд үтсийн чиглэлээр бол яамд бол тусдаа бий дааж ажиллаж байгаа. Энэ яах ч аргагүй. Замын хувьд, эрчим хүчний хувьд бол барилгын хувьд бол маш их том бүтээн байгуулалтад явж байгаа. Нэг яамны бүтцэд орчиход бол ажил бол бас ажиллахад бол хүндрэлтэй гэдэг үүднээс шинжилгээний засгийн газар бид нар бол олон талаас нь ярьж байгаа зөвхөн дээр бие даасан яам болгож ажилласан. Энийх үр дүнгээ ч гэсэн замын хувьд, эрчим хүчний салбарын хувьд, барилгын хувьд бол үр дүнгээ гарч байгаа гэдэг хэлмээр байна. Эдийн засгийн үндэрлэлээс гарах 100 хоногийн ажил сөрөг хүчнийхэн тааруухан дүн тавьж байгаа бол харин салбарын сайдар нь эсэргээр 3 сарын хугацаанд хийж амжихааргүй их ажил байсан ч чадлаараа хичээж ажилласан гэсэн тайлбарыг өгч байна. Угаасаа 100 хоног гэдэг бол ажил эрчимжүүлэх хугацаа болохоос биш хямралаас гаргачихаар хангалттай хугацаа биш ээ гэж сайднаар хэлж байгаа юм а. Манай эрчим хүчний хувьд бол салбарын хувьд бол ямар ч их эзэн зөв хөтөлбөрөнд өгсөн өргөд даалгаврын хувьд бол ажиллаа бол хийсэн байгаа. Ер нь эзэн зөв хөтөлбөрийг салбар дээр наваад үзэхэд бол мэдээж тодорхой хэмжээний ажлууд бол хийгдсэн байгаа. Бидний засгийн газар дээр бол нэг 60 гаруй хувьтай гэж өгсөн байгаа. 100 хоногийн дотор өргөс авсан мэдээ бол эдийн засгийн хувьд ч тэгээ салбаруудын хувьд бол өөрчлөлт гэж байхгүй. Эзэн зөв хөтөлбөрт бол эрчим хүчний үн тариф зохицуултыг чөлөөлөгдсөн байгаа бүр. Тэгэхээр бид нэр жилийн дотор хийхэд төлөвлөж байгаа. Нэг өдөр бол 100 хоног дотор хийж болохгүй. Хийх ч боломж байхгүй. Сүүлийн 2 жил төсвийн орлого эрс багасхын хэрээр зардлаа хэмнэх шаардлагач гарсан. Тиймээс шинжлэлийн засгийн газар данхайсан бүтцээ цөөлөхөөс аргагүй болсныг өнгөрсөн хавраас эхлэн ярьж эхэлжээ.